Европ хүмүүс бас аялахаа болж байна. Европ дотор ч гэсэн эдийн засгийн байгаа байдал хүндэрч байгаа. Тэгээд Америк руу явах уу? Үгүй ээ. Арай өөр хамтхан газар руу аялъя. Эсвэл бүр аялахаа болчих. Яг гэвэл бүсээ чангалах цаг. Тэгээд ерөөхдөө энэ Монголд нөлөөлнө. Тийм учраас тий тансаг юм бити янз бүрийн тэнэг зээл бити зээлээр гадагшаа аялах бити бүсээ чангалах үе ирсэн байна шүү. Олон сар нь миний контентыг дагсан хүмүүс энийг сонссон баха. Америк эдийн засаг суулгаж байна. Муудаж эхэлж байна. Эдийн засгийн хямрал руу орж байна. Энийг би хизээ ярьж эхэлсэн бэ гэх юм бол 24 оны 5 сараас хойш эхлээ ярьсан. За, миний анхны үйл байсан бэ гэх юм бол өнгөрсөн жилийн 24 оны 8 сараас ахуулаад би хувьцааныхаа хувиа багасгасан. Яг гэх юм бол унаад ирэх юм байна. За, тэгээ өнгөрсөн жилийн 12 сар хүртэл тэрийгэ бүр дахиад багасгасан. Одоо миний таамаг жоохон эрт байсан, жоохон төрүүлж явж исэн. Гэхдээ юу батлагдж байна гэх юм бол одоо Америкийн эдийн засгийн үндсэн статистик мэдээлүүд нь эрчтэй муудаж байна. За, хэдүүлээ одоо хамгийн сүүлд гарсан мэдээллийг сайхан задлаад ярьцгаая. Энэ дээр юу харагдж байна гэх юм бол хугацаа идэрсэн зээлийн карт, тийм хувь. Зээлийн карт авсан хүмүүсийн хэдэн хувь нь ерөөхдөө минимум төлбөрөө хийж байна. Одоо зөв хүүгийнхаа төлбөрөө хийж байгаа гэсэн үг. Тийм ээ. За, тэгээд та харж байгаа юм бол ковидын үеэр Америкийн засгийн газар маш их хэмжээний мөнгө хэвлэсэн учраас та харж байна 2009 оноос 2021 он хүртэл энэ нэлээд буурсан. Ерөөдөө 10.5% зээл одоо ийм кредит картны зээл авсан хүмүүс минимум төлбөр хийдэг байсан бол тийм ээ. Тэр одоо бараг 8% л буураад одоо 11.5 явж байгаа. За Америк даяар хүн болгон зээлийн карттай. За тэгээд тэнд бараг 100 гаруй сая зээлийн карт байгаа. Тэдний хөөрхөн амтан 11.5% нь сартаа гонцхон хүүгээл төлөө явж чадж байгаа. За. Тэгээ одоо эхний улирлын тайлнууд гарч эхэлж байна. 24 оны жилийн эцсийн тайлан том компаниуд аль хэдийн гаргаад ирж байна. За тэгээд тухайн компаниудын гүйцэтгэлүүд юу ярьж байна гэх юм бол Southwest Airlines, Америкийн нэлээд топ авиа компани. I don't care if you call it recession or not in this industry, that's a recession. Та нар ингээд эдийн засгийн хямрал ярина уу ярихгүй нь надад хамаагүй. Манай авиа компани билетийн касс онгоцоороо хүнийг агаас бидэг зүүдэг салбар дотор аль хэдийн санхүүгийн хямрал ирцэн. Chipotle түргэн олны газар McDonald's, Burger King, KFC-тэй адилхан. За тэрний гүйцэтгэл юу л жинэ гэх юм бол saving money because of concerns around the economy was the overwhelming reason consumers were reducing the frequency of restaurant visits. За эдийн засгийн санаа зовлт орлогын хувьд санаа зовж байгаа учраас ирээдүйн орлого нь баталгаагүй учраас хүмүүс манай ресторан руу орж зоглох тоо багасгасан, хүмүүс эргэлзээд эхэлж байна, айгаад эхэлж байна. Pepsi компани унда гацтай хитэ унда колатай адилхан гэсэн үг. За relative where we were 3 months ago, we probably aren't feeling as good about the consumer right now. 3 сарын өмнөхтэй харьцуулах юм бол бид нэр хэрэглэгч, худалдаа авахчтай тийм амар ихтэй биш байна. Ерөөд худалдаа авах чадвар буурж байна. Jamie Caulfield, Pepsi корпорацийн санхүү хариуцсан захирал. Надтай цуг хөрөнгө олт хийж, үнэлгээ хийж, шинжилгээ хийж өөрөө хөрөнгө оруулагч болмоор байна. За тийм боломж одоо бүрдэж байгаа. Би өөрийнхөө тийм group community school платформ дээр үүсгэж байгаа. Өдөр болгон би та хэдтэй юу хуваалцах юм бэ гэх юм бол зах зээл, техник, фундаментал шинжилгээ хуваалцсан. 7 хоног болгон 2 олон улсын компани үнэлгээ хийн, багцлал оруулах үгүй юу, шийдвэр гаргалтаа та хэдтэй бас хуваалцаад бас нэмээд тэр санхүүгийн модель Excel файл та бас өнгөө авах боломжтой. Хөрөнгө олж болохын тулд бүх мэдээлэл нэмээд өгнө. Сонирхож байгаа юм бол нэмэлт мэдээлэл авмаар байгаа юм бол энэ контентын хамгийн сүүлийн хэсэгт Рафтан бит 2 дэлгэрэнгүй мэдээлэл та хэдтэй өгнө. За. Энэ юунаас болж эхэлж байгаа юм бэ гэх юм бол бас нэг том катализатор шалтгаан байгаа. 4 сарын 2-нд ерөнхийдөө Дональд Трамп нэлээд том худалдааны дайн зарласан. За тэгээд контейнерийн бараа ер нь бол Шанхай, Тянжин гих мэт шин Гуанжуу бомбтоосоо Америкт очиход 20-40 хоног шаарддаг. За тэгээ одоо контейнер тээвэр багасаад эхэлж байгаа. Яг гэх юм бол одоо ерөөдөө бомбдод хоосорч байгаа ачааны машины тээвэрлэлт гих мэт шин. За тэгээд энэ барааны хомсдол
Компаниуд бараа зарахгүй байгаа гэсэн үг. Хүмүүс бараа зөөх байгаа гэсэн үг. Жолоочны цалин багасж байгаа гэсэн үг. Агуулгах дотор ажиллаж байгаа хүмүүсийн орлого багасж байгаа гэсэн үг. Татварын орлого багасж байгаа гэсэн үг. За тэгээд дэлгүүрт зарж байгаа барааны тоо ширхэг цөөрч байгаа учраас тий энэ бүх худалдаан дээр үндэслээд хүмүүсийн орлого буурч байгаа гэсэн үг. За Монголын эдийн засаг тэгээ энэ хот дотор тэгээ номин E-Mart контейнер бараа зүүдэг компани, ачааны машин, түргээлтийн машин, 8 нэрийн дэлгүүр гих мэтчлэн. За тэгээд тэр салбар дотор барааны худалдаа авалт тий объем 10% буурлаа гэж бодъё. Бензинээс авахулаад ерөнхийдөө бүх юм муудаад ирнэ. За тэгэхээр энэ Apollo Research-аса эдийн засагч нь юу хэлж байна гэх юм бол за 4 сарын 2-наас энэ худалдааны дай эхэлсэн. За анхны үр дүн хизээ гарч эхлэх юм бэ гэх юм бол 2025 оны 100-д энэ бүх шат дараалаараа ингээд нөлөө нь гарч ирээд хүмүүс ингээд цомхтолд ороод тийм ээ зээлийн муудаа дэлгүүрийн түрээс төлөгдөх болоо гих мэдчлэн. За ерөөхдөө эдийн засгийн ямар л хизээнээс эхлэх юм бэ гэх юм бол энэ 100-аас эхлэн гинэ. За энэ S&P 500 компани тийм компаниудын ерөөхдөө тайлан ингээ харах юм бол маш олон компаниуд одоо тотготгол хийж байгаа тийм ээ. За бид нэр 2025 онд зарласан тэгээ гүйцэтгэл хийж чадахгүй юм байна. Бид нэр төсөөлсөн шиг ашиг хийж чадахгүй байна. За тэгээд ер нь бол компаниуд тийм таамгуудаа бууруулж байна. Тийм ерөөхдөө баг компаниудын тал тийм ашигын бууралд ерөөхдөө зарлж байгаа. За энэ юу үзүүлж байна гэх юм бол шинэ үйлдвэрлэлийн захиалга тийм Philadelphia, New York, Dallas, Richmond, Kansas ерөөдөө Америк даяар та ингэ харж байгаа юм бол нийтдээ бүгдээрээ буурч байсан хэрнээ 2024 оны 12 сараас 1 сараас ахуулаад эрчтэй буурч байна. Та ингэ харж байна уу? Навс унж байна. Ковидын уналт иймэрхүү байсан. За дараагийнхан тийм Capex энэ ерөөхдөө компаниуд хэрэг мөнгө зарцуулж байгаа юм бэ? Бизнес руугаа хэрэг мөнгө хөрөнгө оруулалт хийж байгаа юм бэ? Агуулгах, шинээр байрна, шинэ дэлгүүр байрна, технологи руу хөрөнгө оруулалт хийн, дата центр байрна гэх мэтчлэн. За бас яг адилхан Philadelphia, New York, Kansas, Dallas ерөөхдөө Америк даяар ер нь бол компаниуд хөрөнгө оруулалтаа багасгаж байгаа. Яг гэх юм бол хөрөнгө оруулалтаа хийхгүй. Тийм ээ? Яг гэх юм бол угаасаа барахгүй, дийлэхгүй. Тийм учраас бид нэр мөнгө хэмнэ гэх мэтчлэн. Одоо ерөөхдөө компаниуд бүсэд чангалж байгаа гэсэн үг. За, инфляц өсөж байна. Ерөөхдөө барааны өртөг өсөд байгаа, мөнгө хэвлэгдээд явж байгаа, хангамжийн сүлжээ ерөөхдөө ковидоос болж угаасаа будаа болсон таад ингэ харж байгаа бол 2020 оноос маш их хэмжээний мөнгө хэвлэгдсэн, дэлхийн хангамжийн сүлжээ ерөөхдөө ингээд сартсан, тээврийн зардал бүх юм таад мэдж байгаа юм бол өссөн. Тэр одоо буцаагаад ирж ахшгүй байна. За, тэгээ энэ дээрээ бас Дональд Трампын тавьсан татвар гих мэдсэн нөлөөлж байгаа. За, шин захиалга та ингэ харж байгаа юм бол ковид үеэр бүр навс буурсан. За 2008, 7, 8, 9 оны эдийн засгийн хямрал бас ингэ навс унтсан. Одоо ерөөхдөө бас уналт нь эхлээ явж байгаа. Ерөөхдөө эдийн засгийн эмзэг байгаа. За truck sales тэ ачааны машины борлуулалт буюу том pickup truck-ийн борлуулалт энэ дээр гол юу юм бэ гэх юм бол heavy truck одоо том оврын машины борлуулалт юу болж байна гэх юм бол ковидын үеэр бас навс унтсан. 2007-8 оны үеэр таад ингэ харж байгаа бол бас навс унтсан. Одоо ерөөхдөө уналт нь эхэлж байгаа юм аа. За компаниудын том компаниудын гүйцэтгэх захирлын судалгаа хийсэн байна. Ерөөхдөө эх жилд эдийн засгийн байдал та юу харж байна? Таад ингэ харж байгаа бол 7-8 онд бас навс унтсан. Ковидын үеэр ерөөхдөө нэг сүртэй оноогүй. Одоо харин тий усан оргил шиг доошо буурч байна. За logistic managing index тээвэр гэсэн үг тий хэрэг тээвэр явж байгаа. Одоохондоо ирээдүйтэй индекс нь юу болж байна гэх юм бол та харж байгаа юм бол бас он гарснаас хойш ерөөхдөө хандлага нь тий сүрэг байна. Хятадаас Америк руу гарч байгаа тий нийт тээврийн объем тий тэр тариф болох юм байна, Трамп татвар нэмэх юм байна гэд ерөөдөө 2 сараас эхлээд компаниуд аль болох хямдхан одоо агуулгуудаа дүүргэсэн байгаа гэсэн үг. Тэрнээс хойш ерөөдөө худалдаа авалт нам зогссон байгаа. Компаниуд юу гэж нэх юм бол за энэ Трампын татвар буухыг хүлээж чадахгүй юм бол өөр орнуудаас зөөе. Тийм Вьетнамаас авж байгаа, Тайландаас авж байгаа, өөр орноос авж байгаа. Ер нь бол хэдийн эдийн засаг дээр 140% татвар тавьсан байгаа учраас хэддээс одоо авахаа болно гэсэн үг, авахаас боломжгүй болно гэсэн үг. Тийм учраас Америкийн худалдааны компани 8 хийдэг хүмүүс нь
өөр газараас хайгаад эхэлж байгаа. Эсвэл татварын хэмжээ буурахыг хүлээж байгаа. За тэгээ тээврийн өртөг бас буурсан байгаа. Та ингэ харж байгаа бол ковидын үеэр тээвэр маш үнэтэй болсон. Яагаад гэх юм бол бүр энэ хангамжийн сүлжээ тээврийн компани бүр замрааг болсон. Баахан контейнер аваад хөл хорионоосоо болоод өртөг маш өндөртэй болсон бол одоо буцаагаад навс унтсан байна. Буураад эхэлж байна. За тээврийн өртөг буурна гэдэг чинь тээврийн өрсөлдөөн ихтэй болж байгаа гэсэн үг, бага юм зөөж байгаа гэсэн үг. За тэгээд ядаж жоохон ч юм зөөё гэд тээврийн компаниуд юу хийж байгаа юм бэ гэх юм бол үнийн саналуудаа бууруулж байгаа. Ер нь бол манай Монгол одоо бид нэр контейнерээрээ Туркаас, Хятадаас гих мэт шиг бараа авчрах нь хямдхан болж байгаа гэсэн үг. За энэ бол жижиглэнгийн хэрэглэгч consumer одоо ард түмэн ерөөдөө юу харж байгаа юм бэ? 100,000-аас дээш, 100,000-аас доош жилийн орлоготой хүмүүсийн ирээдүйн итгэл бас буурсан байна. За ажлын байртаа санаа зовж байгаа хүмүүс. Окей. Ерөөдөө одоо нийт Америк улсын 70% нь өөрийнхөө ажлын байртаа санаа зовж байгаа. Ковидын үеэр тал нь санаа зовдөг байсан. 2008, 9, 7 оны эдийн засгийн хямралаар бас 70-80% нь өөрийнхөө ажлын байртаа санаа зовдөг байсан бол одоо энэ бас нэлээд өндөр болж байна. Яагаад энэс санаа зовж эхэлж байгаа юм бэ гэх юм бол эргэн тойрны хүмүүс цомгтолд орж байгаа байхгүй. За тэгээ ерөөхдөө бизнесийн орчин жилийн дараа илүү сайн байх юм уу, илүү муу байх юм уу гэж асуусан чинь компани хувийн хвшил дотор үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын судалгааны дагуу 70% нь эх жилдээ юу болох юм бэ гэх юм бол эдийн засаг муудна гэсэн таамаг тавьсан байгаа. За энэ бас амар сонирхолтой статистик юм бэ гэх юм бол Европоос Америк руу аялал жуулчны тоо таад ингэ харж байгаа юм бол 2-3 сард ерөөдөө буурдаг 4 сард буцаагаад жоохон өсдөг гэхдээ 24 оны 2-3 сард ер нь бол өсөлттэй байсан юм бол одоо навс унж байна Европ хүмүүс бас аялахаа болж байна. Европ дотор ч гэсэн эдийн засгийн байгаа байдал хүндэрч байгаа. Тэгээд Америк руу явах үгүй арай өөр хамтхан газар руу аялъя. Эсвэл бүр аялахаа болчих. Яг гэх юм бүсэж хангалах цаг. Тэгээд инфляцтай бас холбоотой Америкт бас Европ бас яг адилхан. За энэ бол нөгөө хугацаа хэтрэлт. 90 хоног ба түүнээс дээш ямар нэг төлөлт хийгээгүй зээлийн картны хувь нь 1% хүрсэн байгаа. Та харж байгаа ковидын үеэр бас юм байсан. Энэ нь ерөөдөө өсөө явж байгаа. За орон сууцны борлуулалт ковидын дараа ер нь оргил цэгтэрэ хүрчээд одоо бас навс унж байна. За тэгээ энэ хамгийн аимшигтай мэдээлэл нь энэ юу юм бэ гэх юм бол Америк компаниуд Хятадаас хэр их мөнгө олж байгаа юм бэ? S&P 500 дэрэг Америкийн топ 500 хөрөнгөний биржтэй бүртгэлтэй байгаа компаниуд Хятадаас ойролцоогоор 1.1 их $80 орлого олж байгаа. Эргүүлээд Хятад руу зарж байгаа. Тэгээ Хятад руу ингээд экспортлж байгаа. Объемд таад харж байгаа юм бол нэг бол $199 сая. 199 тэрбум. За тэгээ бараа Хятад руу экспортлдог 144 тэрбум. Тэгээ 199 сая үйлчлэгээ одоо технологи, subscription гэх мэт 144 тэрбум бол бараа гэхдээ Хятад зах зээл дээр зарж байгаа 1.1 их найд. Энэ одоо бас эргэлзээнд орно. Тийм учраас компаниуд ерөөхдөө энэ жил дотроо манай төлгөө таамаг буурна, манай борлуулалт буурж байна гэх мэт чинь юм болж байгаа. За тэгээд ерөөхдөө энэ Монголд нөлөөлнө. Тийм учраас тансаг юм бити янз бүрийн тэнэг зээл бити зээлээр гадагшаа аялах бити тийм ээ төгрөг маань суларна. Одоо манай Монголын эдийн засгийн газар аль хэдийн Монголын дотоодын зах зээлээс бонд босгоод эхэлж байгаа гэсэн үг. За Монгол засгийн газар ард түмнээс мөнгө зээлээр эхэлж байгаа гэсэн үг шүү. Окей. Засгийн газар энийг нэг сүртэй мөртэй тийм шошго тавьж болно, гоё нэр өгч болно. Хөрөнгөний бирж дээр өнгөрсөн 7 хоног манай Монголын засгийн газар бонд гаргасан. Юу гэсэн үг юм бэ гэх юм бол манай Монголын засгийн газар өөрөө зардлаа дийлэхгүй байгаа. Тийм учраас юу болж байна гэх юм бол ард түмнээс, хувийн хвшлээс, мөнгөтэй хүмүүсээс Монголын засгийн газар мөнгө уйгаад зээлж эхэлж байгаа гэсэн үг. Энэ 2016 онд бас болж исэн 2017 онд. За тэгээ түүх давтагдахаар ах шиг байна. Тийм учраас одоо бас төсвийн тотготгол гих мэдчлэн Монголын засгийн газар энэ бүсээ чангалах байх. Тэгээ тендер мендерүүдийн төлбөр нь хоцрогдно гих мэдчлэн. Тийм учраас энийг өнгөрсөн 8 сараас ярьж гин тэгээ одоо хүртэл арга хэмжээ аваагүй хүмүүс арга хэмжээ аваарэ.
магадгүй 2 жил 2.5 жил бүсэж хангалах үе ирсэн байна шүү. Хилээд байсан шүү. Боломжтой байгаарай. Тэгээ амжилт хүсье та нар. За хөрөнгө оолтын community сарын төлбөр хэд юм бэ гэх юм бол одоохондоо $29. За өдөр болгон түрүүний хэлснээрээ ер нь бол олон улсын хөрөнгөний зах зээл дээр дэлгэрүү мэдээлэл шинжилгээ таатай бүрэн хуваалцсан. Жишээлбэл гадаад арилжаа хийдэг, гадаад хөвцөл хөрөнгө оолт хийдэг хүмүүс тий ганцхан нэг ашигтай хөрөнгө оолт хийчих юм бол тэр өртгөө нөхөд авчна. За хөрөнгө оолт хийя. Гэхдээ зорилго нь хүрээгүй хүмүүс энэ яг тохирно. За нэмээд тэр санхүүгийн модель мэргэжлийн түвшинд discounted cash flow modeling гаргаад ерөнхийдөө санхүүгийн наривчлан шинжилгээгээр энэ хөвцөө ямар үнэ хааштай байх ёстой юм бэ? Үнэтэй юм уу? Хямдах юм байна уу? Багцлуугаа нэмэх ёстой юм уу? Тэр шийдвэр гаргалтын шатаар бараг нэг бүтэн нэг цагийн видеогаараа 7 болгон 2 юм топ компани шинжилгээ дүгнэлтийг гаргана. За нэмээд түүхэн хичээл. Тэ Америкийн хөрөнгөний зах зээл, Европын хөрөнгөний зах зээл, нэмээд энэ валютын урсгал яах гэж байна? Улс орнуудын тогтворгүй байдал тэ ирээдүйн хэр байгаа юм бэ? За тэгээ эх 3-4 жилийн хугацаанд ерөнхийдөө энэ олон улсын хөрөнгөний зах зээл нэлээд харанхуй харагдаж байна. Маш олон хувьцаанууд нь унана. Жишээлбэл Германы энэ автомашины үйлдвэрлэгч компаниуд нь бараг тэр чигтээ дампуурах гэдэг байна. За тэрнээс бас ашиг хийх боломжтой. За долларын ханш бас өсөхөр юм байна. Тийм учраас тэ төгрөг яах юм бэ? Гэх мэтчний ийм мэдээллүүдийг өдөр болгон тасралтгүй таатай хуваалцсан. За тэгээ манай Равдан одоо энэ community руу яаж нэгтгэдгийг, төлбөрөө яаж хийдгийг, одоохондоо ямар агуулга, ямар контентууд орсон байгаа юм бэ? Дэлгэрэнгүй тайлбарлаж өгч байна. За групп дотор ирээ уулзъя. Хэрвээ та манай Эдүрэ Цэцэрлэг бит хоёрын Earn Invest Be Free School Community-д нэгтгэхийг хүсвэл яг одоо үзэж байгаа бичлэгнийхаа хамгийн ихний линк дээр дараарай. Линк дээр дарснаар манай School Community-гийн ерөнхий мэдээлэл гарч ирэх ба хамгийн түрүүнд та school дээр өөрийнхөө профайлыг үүсгэх юм. Профайлаа үүсгэхийн тулд та заавал нэг зураг, өөрийн овог, нэр болон мэйл хаягаа оруулах шаардлагатай. Профайлаа үүсгэсний дараа та join гэж дараад Visa карта холбоно. Visa карта холбосноор сарын $29 төлбөр нь шууд татагдаад та манай community-д нэвтрэх эрхтэй болно. Манай community-д орж ирснээр юу байгаа юм бэ гэвэл одоо аль хэдийн 10 компанийн үнэлгээ, түүний Excel файл, давтамжтай ордог зах зээлийн шинжилгээ, судалгаа болон анхан шатны бүх суурь мэдээллүүд орсон байгаа. Мөн та надтай холбогдоод бүх зүйлээ асуух боломжтой. Хэрвээ танд сонирхолтой санагдчих байвал манай community-д нэгдээрэй.